Caroline. Тэр үнэхээр иргэн ирсэн үү? Эсвэл тэр одоо ч Бэлдамын ертөнцид гацсан уу? Хаалганы цаана яг юу нухадж байсан бэ? Магадгүй бид харсан төгсгөл нь үнэн биш. Зүгээр л төөрөгдөл байсан бол яах вэ? Энэ нууцуудыг сонсоод чи дахиж Caroline-ыг урдынх шиг харж чадахгүй. Байцгаана. Өнөөдрийн эмчилгээ хэдүүлээ Caroline-ы даалд аимшигтай нууцлог ертөнц рүү аялах болно. Энэ нууцуудыг сонссны дараа л та Caroline-ыг дахин хуучны дээр харж чадахгүй л. За тэгэхээр бичлэгтээ орцгоё. Pink Palace-ын орон сууц эргүүгийн эмээгийн харьяалагддаг. Түүнийгч багада тэнд орц сураггүй алга болсон учраас эмээ ачхүүгээ тэндээс хол байлгахыг хичээдэг. Гэхдээ тэр яагаад Caroline-ыг тийш нүүж орохыг зөвшөөрсөн юм бол? Зарим хүмүүсийн таамгаар мэргүүг хамгаалах гэж Caroline-ыг зориуд Бэлдамын өрхөнд оруулсан гэнэ. Caroline орж ирээд л хаалгыг олсон. Харин эмээ анхнаасаа энэ бүхнийг мэдэж байсан бол яах вэ? Кино төгсгöd Caroline эзэж жинхэнэ ертөнцид буцаагүй. Кино төгсгöd Caroline эцэг эх гинэт хайраар дүүрэн болж бүх зүйл сайхан болжээ гэж үзсэн. Гэвч энэ өөрчлөлт хэд хурдан, хэтэрхий гайхалтай санагдах нь нэг аимшигтай үнэн гэлжилдэг. Caroline үнэндээ одоо ч Бэлдамын сүдэд байж болох юм. Муур хүртэл орц сураггүй алга болсон нь энэ бүхний нотлохоо. Тэр зөвхөн төөрөгдөлтнүүд бодит бус ертөнцид автаж байгаа юм биш үү? Pink Palace дэх дөрүүд хүссэн сүнснүүд байсан уу? Caroline-ийн хөршүүд үнэхээр амьд хүмүүс үү? Бобинский болгоно нь Чернобылийн гамшигын газар ажиллаж амиа алдсан гэдэг. Хөгшин жүжигчин эмэгтэйчүүд нь нас барсан сүнснүүд байж ч магадгүй. Тэрч бүхэл Caroline-ийн эцэг эх хүртэл зам тээврийн ослоор нас барсан байж болох гэсэн аимшигт таамаг байдаг. Pink Palace бол сүнснүүдийн хавх. Харин Caroline өөрөө ч нас барсан байж болох уу? Бэлдамын хүүгийн нууц. Нөгөө ээж яагаад хүүхдүүдийг өргөтөж сүнсийг нь улгаалдаг? Нэгэн таамагаар Бэлдам өөрийн алдсан хүүгээ орлохоор бусдын хүүхдийг булааж амьдралын хүчээрээ оршин тогтнож байна гэдэг. Кинонд гардаг уйтгартай хөх хувцаст хүүгийн хөрөг үнэндээ Бэлдамын хүүч байж магадгүй. Caroline-ийн эцэг эх үнэхээр амьд хүмүүс үү? Киноны эхэнд Caroline-ийн эцэг эх түүнд хайхрамжгүй ханддаг. Харин төгсгөлд гинэт бүх зүйл өөрчлөгдөж тэд хайраар дүүрэн болж ирдэг. Энэ хэд хурдан өөрчлөлт нь бүх зүйл Бэлдамын өрх байсны шинж биш гэж үү? Хаалга зөвхөн ганц портал биш. Caroline хаалгаар ордогч эргэж ирэхдээ тэр хаалгаар буцдаггүй. Магадгүй тэр хаалга хизээч хаагдаг. Харин өөр хаалгаар эргэж ирдэг бол яах вэ? Худагч өөр ертөнц рүү орох хаалга байсан гэвэл Бэлдам хаач хизээч орж чаддаг гэсэн. Caroline бол зөвхөн хүүхдийн кино биш. Энэ бол томчууд ч сэрд хэмээр гүнзгий одоо бэлэгдлэр дүүрэн бүтээл. Та эдгээр таамагуудын алийг нь мөн гэж бодож байна. Caroline үнэхээр аврагдсан уу? Эсвэл одоо ч Бэлдамын өрхөнд байгаа юм болов уу? За тэгэхээр энэ удаагийн бичлэгийг инх өндөрлөж байна. Дараагийн бичлэгэн дээр ямар анимашн, ямар хүүхдийн киноны нууцыг яриулмаар байгаагаа комент хэсэгт бичээрэй. Одоо ингээд сүхэнжийн хөдөө явах гэж байгаа. Тийм болохоор өдөө бичлэг орохгүй байх. Тэгээд манайхан саба дараад, лайка дараад сайхан төвчээр төвлөж агараа. Ирээ шууд бичлэгэнэ. За bye guys. Лайка дараарай. Bye.